Сайн мэцхан ингээд 300 seconds or less контент юм 4-р дугаар орж байна. Өнөөдөр болохоор бид нар насан туршдаа үнэгүй вебсайт хийцгээе. За тэгээд өмнөх дугаар дээр бид нар цахилгаан гэж юу вэ? Машин төхөөрөмж яаж холбогдсон, програм юу вэ те? Тэр дундаа вебсайт юу вэ гэж ярилцсан. За тэгээд вебсайт маань болохоор өөрөө янз янзын аргаар хийдэж болдог. Тэгээд түүний нэг арга нь буюу хамгийн амархан арга нь WordPress гэх мэт тийм бэлэн drag and drop хийдэг. Ерөөсө код бичих шаардлагагүй хийх боломж байдаг. Тэгээд өнөөдөр бид нар тэрний туршиж үзцгээе. За ингийн тулд Freenom гэдэг сайтаас domain авна 1 жилийн үнэгүй 1 жилээр сунгаад явах боломжтой. Oracle-ийн Cloud Infrastructure-аас сервер авна. Тэр сервер дээр бид нар програмаа суулгана гэсэн үг. Суулгах юм маань болохоор WordPress. WordPress-ийг суулгачаад араас нь бид нар хүссэн темплейт хүссэн зүйл хийх боломжтой байгаа. Тэгээд командуудын маань хувьд юм байна. Ерөөсө бүртгэл хийгээд логин хийгээд хэрэгтэй юмнууд аваад явчихна гэсэн үг. За ингээд тэгэхээр Freenom-ыг хайгаад үзье Google дээр. Тэгээд Freenom-ийн domain-ээр авдаг вебсайт руу ороод логин хийцгээе. За миний хувьд хуучин аккаунт байсан учраас Google-ийг ашиглаад хуучин аккаунт руу шууд sign in хийж байгаа. За тэгээд эндээс бид нэр services дотор register new domain гэж байгаа. Шинээр бүртгүүлэх. За тийшээ ороо бид нэр domain нэрээ шалгаж үзнэ. Боломжтой байна уугүй юу? За боломжтой авах юм бол get it now гэд check out тэгээд худалдаа авалт хийнэ гэсэн үг. Гэтэ мэдээж худалдаа авалт нь 0 төгрөг байгаа. За тэгээд 12 сарын хугацаатаар авч байна. Хамгийн их удаан хугацаагаар. За дараагийн манай Oracle руу ороод Oracle дээр бид нэр шинэ аккаунт үүсгэх хэрэгтэй байгаа. За эхний ээлжинд болохоор бид нэр өөртөө хэрэгтэй мэдээллүүдээ өгөөд бүртгүүлнэ. За бүртгүүл хийсний дараа бидэнд мэйл ирэх хэрэгтэй байгаа. За мэйл хүрээдэрэнгүүд бид нар мэйлээсээ дахиад логин хийнэ. Энэ мэйлээсээ логин хийснээр бид нар бүртгэлийнхаа дахиад өшөө илүү мэдээллүүдийг бүглэх шаардлагатай болно. Пассвордаа, ямар компани нэр, ямар аккаунт нэм ашиглах уу, аль режинд байх уу гэд нэг режинийг сонгодог учраас өөртөө ойрхоныг сонгох нь зүгээр. За тэгээд мэдээж адрес болон кредит карт мэдээллүүдийг бүглэх хэрэгтэй байгаа. Монголоос бол кредит карт дээр social pay-г ашиглахад асуудалгүй байдаг. За тэгээд social pay-ийнхаа мэдээж MasterCard гэдэг төрөлтэй картныхаа дугаарыг хизээ дуусгах уу, CVV гэх код аваас оруулж иж манай бүртгэл маань болно. За тэгээд дотроо бас $1 ч юм уу байж энэ маань автоматар болдог байгаа. Гэтэ яг мөнгө нь авахдахгүй. Гэтэ туршилтын журмаар байж ах хэрэгтэй байдаг. За ингээм амжилттай боллоо. За ингээд бид нэр өөрийнхөө аккаунтаа үүсгэчлээ. Тэгэхээр одоо логин хийх боломжтой болно гэсэн UCI руу. За UCI дээр бид нэр Nipuk гэдэг портоор ер нь ханддаг учраас 80 гэдэг портыг security list-ээр тохируулж өгөх хэрэгтэй байдаг. За бусдаар бол ямар ч илүү туттай ажил хийх шаардлагагүй. Instance руу ороо шинэ instance үүсгэнэ. За бид нэр шууд байгаа бүх тохиолдлуудыг энэ хэвээр нь явуулаад за имижийн хувьд болохоор CentOS-ыг сонгочод асуудалгүй баг. За тэгээд ямар хэмжээтэй байх вэ гэдэг нь болохоор ерөөсөө free eligible буюу бүх насаараа үнэгүй байдаг тэрийг сонгоно. За тэгээд IP адрес авах хэрэгтэй security group ашиглахгүй. За key-г бол өөрсдөө key-г өгж болно эсвэл шинийг авсан ч болно. За надад нэг key байсан учраас оруулчлаа. Ингээд instance маань үүсчихнэ. За instance маань 1 минут 2 минутын дараа үүсээ run болчихно. За энэ үед бид нэр SSH хийгээд холбогдох боломжтой болж байгаа. Тэгээ SSH хийж орсны дараа бид нэр WordPress буюу Open Lightspeed-ийг суулгах байгаа. За эхлээд SSH-ийг орчлоо. За суудагаар хэрэглэнэ. За команд ажиллуулгууд энэ маань Open Lightspeed-ийг суулгаад дээрээс нь WordPress-ийг хамтдан суулгадаг байгаа. Хэрэгтэй бүх юм маань бэлдээд өгчнө гэсэн үг. Маш амар ганцхан лайн мөр. За тэгээд амжилттай суусны дараа шууд хандах гэхээр боломжгүй. Энэ үед нь болохоор firewall-ын тохиргыг сольж өгөх хэрэгтэй. Тэгжиж 80 порт манад хангалттай болно гэсэн үг. За ингээд амжилттай болсон бол WordPress-ийн install руу орчин. Тэгээд бид нэр өөрийнхөө site title, username, password өгөөд WordPress-ийг суулгаад ашиглахад бэлэн болно гэсэн үг. За ингээд логин хийхэд бэлэн болсон. Логин хийж орсны дараа бид нар хүснээрээ темплейтээ янзлах боломжтой. За ингээд Freenom-оос нэг IP адресээ тохируулж өгөх хэрэгтэй. Бидний нэг 3TTK гэдэг авсан хаяг маань саяны IP адреслаар ажиллах хэрэгтэй гэсэн үг. За default name server-ыг ашиглана. Тэгээ Freenom-ийн DNS дээр A record-ыг үүсгэж өгөх хэрэгтэй байгаа. Энэ нэр нь энэ IP руу явна гэж тохируулдаг. За тэгээ баг зэрэг хугацааны дээр өөрчлөлт ордог учраас DNS checker-ээр шалгаад OK болсны дараа шалгаад үзнэ гэсэн үг. За ингээд манай вебсайт бэлэн боллоо.